Sorry, hindi mo ka. Thanks, man. Dati na ba? За ингээд 2026 оны хамгийн эхний өдөр сарын 1-нд бүх нийтийн амралт байдаг учраас төв талбай дээр очиод хүүдэн гоёсон мөсөн ийм гулсуурыг харуулад тэгээ цаашаа агаарт гараад лагер явсан маа. Тэгээ том гацуурныхоо урдыг бас уламжлалсаар зургуудаа харуулад тэгээ цаашаа явсан. Тэгээ 1 сарын 1 гэхэд бас гадаа дажгүй гоё дулаах өдрөөсөн. Энд ороод байна. Дажгүй ах юм байна уу? За тэгээ лагер дээр ирээд гадайгүй гоё дулаахан байсан болохоор ингээд хүүтэйг амдч харгаар бас нэлийн гулгсан тайгуу цэвэр агаартай ингээд дулаахан байсан гоё юмсан. За тэгээд болгож дуусаад ороод за тэгээд бэлэг гарт болтолоо дөндөө цуглаад жоохон удаа бэлэг тараагаа өдөр болж өнгөрсөн. Гоё байсан. За тэгээ шууд маргааш нь мэдээж ажилдаа яваад орой ажиллаа дараад алхаад явж байгаа гэсэн байна. За одоо машинаа халаад явах хоорондоо дэлгүүр болж дулаацах чинь энэ шил бол худлаа шил шүү. Би дүүдгүүдгээр ажилласаа гарангуутаа ажлынхаа ажил зүгээс чийд санаа зовоод тэгээд гарангуутаа ингэ зүс. Яа, болохоор сайн нэг юм боллоо. Юунаас хүүгээ ээжээс авчаад за тэгээд юус нөхгүй хүүгээ ээжээс авчаад тэгээд би нэг тийм бисэмж хэлсэн. Тэгээд хүүхдээ гарсан байна гэдэг төлөвтэй болсон байна. Тэгээд өнөөдөр орой нэг бодсон байсан чинь энэ тангууд оолох хүүхдээ мэдэхгүй чи нөө заахаа гэл айн хаяа тааж өгвөл тэгээ бүгд гадаа хүлээж аваад авчих гэсэн чинь огсуулсан юм даах юм гэх юм байхад маань гараад авчих тэгээд гэсэн чинь бид нар нэг үүдний нэг юм бүтгэн тавьсан өгөх зэгцэн чинь тэрний хүлээж юм л да. Тэр мэдгүй тийм үгүй нэг фэйсмэс жижиг юм байна гэж бодсон чи биш вэ. Тэгээд хүмүүс маань унтсан болохоор би нэг энэ чинь нэг жижиг юм шиг гаш юм болохоор чимээ амир ихтэй. Болохоор юугаа хүүгээ машин дуудуулж энэ угсаа дуусах нь орно гэж би одоо ингэ гараж ганцаараа ингээд ямар санда бичлэг хийгээд ингээд яриад сууж гинөө. Энэ хартаа миний дэмүү тэгэл амар хөөрмөд зүрийн гэрлэхгүй юм. Тэг ингээд гэрлийн өдрөөр хөөрхөнтэй хэлбэн. Ан тэгэхээр юу ах чинь одоо өндөр талах хэрэгтэй чинь. Буцаа ингэж тогтоодог. Тэг өнөөдөр нэг 2 хувц авсан. Тэгээ за одоо газ маань миний хоймоо өсөж ийн өндөг талах шаардах юм. Одоо өндөг талахын шарах юм бол хайрлын талбай. За. Өндгөө амар жоох маа учраас яг миний хүү идэхээр ингээд жоохон зүсчи. Я одоо ингээд өмшөө талхны цахны амжуудаа гэж тэрийг ингээд цаахан гэртээ. Гэртээ байгаа талхнууд байж гарчиг. Дандаа мөсөлийн цахалцсан байна. Яа ингээд үеийн бомбол төлөв. Ингээд нэлээд олон хэлтэй чинь. За одоо болохоор ийшээ өндөө юм. Бааны таван ингээд акцент чимээ дүүрч нэг Торын өндгөө нутгаар тэгээд энэ талхаа ил эргүүл аав шаардсан. Миний хөө ингэж тийм амталтай. Өндгийнхөө тасыг халахыг хүлээж ийн. Өндгийнхөө гинэ тий тасыг гэтээ нэг зин халж өгөө чалгаад тэгсэн чинь халаагүй юм. Аа тэгээд ингэж идвэ айл баг байх бах туу. Нэг үдлээ. Тэгчээд нөө дээр нэг юм жингээ асмас нэг баха юм ирсэн. Тэрийг өргөжлүүлнэ. За уруулаа ингэ айл дэрсэн гоё төрсөд дэрсэн байна. Тэгээд ийм гоё уруулын бүтгчлээ. Тийм амар улаан хот улаан гоогүй бас гоё юм шиг нөгөө нэг яг салбарт ажиллах та байнг боддог гэсэн. Тэгээд аадуудаа одоо тийм болох болохоор арилгалаа. Зяа штэ.
Japanese cheesecake туршиж үзнэ. Одоо тэгэхээр зөвхөн рүү орой арай гоё үл гэж. Одоо энэ яг таван тийх үү эсвэл шүтний савнд нь их үү харж байгаа болыг. За тэгье. Одоо сайн хаваа авчихраас ингээ гэж байна. Энэ болохоор ийм strawberry cheesecake гэсэн. Микс амар чиз. Гоё юм чи. Ямар цэнийг ингэж авах. Чи хата бүрхэн үнэр нь амар гоё заяа. За энэ болохоор ингээд доосоо нь харж чадсан юм. Зөөх явсан. Тарнаас зөөхий нэрэ болох ба. Ийм юм байна. Би нэг юм дүүрэн байсан бол гэсэн ч угаасаа дүүрэн биш байт юм. Тэгэхээр яг энэ саундны ихэд болох юм байна. Одоо бичээний ингэж хийчих. Ингээд. Нэсэн шахаад их бичээний болох юм хаа. Зүгээр бичлийн үзэл гэж харагдаад байгаа. За ямартай ч ингэ бүгдийг зооч. Яа ийм болсон. Одоо энийг гоё юу чи найдвартай дээр гээд хүнсний скотчоор скотч дунгуудаа дахиад энэ тагаар хэлчихье. Энэ тагаар. Тэгээд орё хийсэн. За тэгээд өглөө ажилдаа авахынхаа өмнө ажил дээр очиод амснаа. Ийм болсон байна. Тийм бүр сав 8 хурдан дүрчтэй мэн 1 2 3 4 5 6 7 бичээ ороод эдэлт нь ингэ чимэглэмээр ингэ оролцсон. Одоо нэг хүнсний скотчоор скотчтч. Тэгээд хүнсний скотчоор скотчтсан. Одоо энэ дээр байгаа өнгөгүй тагаар нь ингэж таглаад зя ингэ өглөө харъя. Гоё зөөлхөн болцсон байна хаа. Ийм сайнны зүгээр зөөхөн дээр хийсэн. Гэтэ би нэг яг ингэ чиз кек болно гэж үнэхээр итгэхгүй байгаа. Ямар ч самсад үзье. Хурдтад үзье. Янзын мэнда. Одоо эмээс орж хүүдээ хамрын цэцлэг авах чинь. Амар гоё шүү дээ. Тэгээд Мартин 8 болсон байна. Мартин 8-ны дүрсүүд байна. Ирчүүд байна. Ийм хөөрхөн бэлэг өгөөд тэгээд тэрийн ан зургийг авах гээд байж байгаа хэсэг байна уу. Яашгүй зогсоол, бараг зогсоол болчихлоо. Ой. За тэгээд маргааш нь ч юм уу бас нэг өдөр ингээд хоёртоо хамт хоолнд орох гээд хоолой хүлээгээл сочны ерөөсөө замраагүй амар олон бичлэг зүгээр ингээд оролцсон байна. Өнөөдөр одоо ингээд одоо тав болж байна. 6 цагаас өмнө хоол хийж ирэх зорилготой гэдэг онцгой. Энэ хүний гэрийг ямар амар болгосныг ингээд харж байна. Энийг яасан. Энэ зотно. Я одоо бит хоёр юу яг яартай тийш гэрээ цэвэрж үзүүлнэ. Одоо маш хурдан хугацаанд тэгвэл хардаа ийм амар болсон байна. За тэгээ бүгдээ хамтдаа гэрээ цэвэрлэгч. Гэрээ цэвэрлэгч. Гэрээ цэвэрлэе. За ингээд ээж хоёр хамтраад маш өвтэй найртайгаар гэрээ цэвэрсэн байгаа.
тэгээ маргааш намралтын өдөр учраас бас хүүтэйгээ хамт гадуур зугаалаад миний хүн нэлээд удсан байсан болохоор хүүтэйгээ бас хэсэг гоё гадуур зугаасан байгаа. За тэгээд бас маргааш нэгдүгээр өдөр учраас ажил дээрээ ирсэн байна. За ирээд гэрэл мэрлээ асаагаад юм хумаа тавьчаад за тэгээд нүрээ будчих эхэлнэ. За ингээд хувц сонроо тайлчаад одоо сайхан компьютер асаагаад тухалд суужгаад за тэгээд нэг сайхан халуун юм уучаад нүрээ будаад ажлын цаг болоогүй учраас нүрээ будчихад тэгээд ажиллаа эхлүүлдэг баха. За нүрээ будаад тусаа өөрийгөө камерт харуулаад байгаа болтой л байна. Одоо очиж усуух гэж яг ингээд нөө уцаа тавьчаад ингээд нөө бичлэг хийж байгаа мэдингээ ахлах бас амар юмгүй юм байлээ. Гэтэ яг хаа тэгээд имжлэг хийсэн. За тэгээ одоо кофе уух чинь. За миний хувьд бол угаасаа хар кофе нэгсэн ууж чаддгүй. Гэтэ яг энэ өдөр усаар шингэлээд ингээд ууж үйсэн чинь бас болохоор юм билээ. За ингээд кофе уугаад амар ажиллаж байгаа юм шиг бичлэг. Гэтэ нэлээ угаасаа шалхууд бичлэгдэл байна л да. Гэтэ яг юм дүрст авсан байна. Кофений хувьд бол бас тийм гашуун биш юу нуучхаар юм л. Байггүй. Усаар шингэлж хэр гайгүй байна. Би ер нь кофе уудаггүй. Тэгтээ нөгөө хүмүүсийг дуурайгаад харахад өндөр нь гоёлохоор уумаар санагдаад уудаг. Тэг сая иймэрхүү кофе хийж аваад дээрээс нь халуун ус хийж шингэлээд уухаар сахаргүй ингээд уух гоё байна. Сүггүй. Тэгтээ ер нь би бол өөрийгөө кофенд толдохгүй хаа гэж боддог. За одоо ингээд ажлын цаг эхэлчихлээ. Өглөө ирээд нүрээ будаад одоо ингээд нэг юм уучаад одоо мэйлүүдээ явуулъя. За тэгээ шууд маргаашийн дүрс имийг хаан төрс өдрийг тэмдэглээд хоол ицэн. Бай бай.